За сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр сонирхолтой таавар таах болно. За ингээд бичлэгтээ орцгоё. Таавар 1 2 аав 2 хүү өдөржингөө загас барихаар суусан ч ердөө 3 загсал барьсан байна. Гэвч бүгд нэг загас идсэн. Ийм байх боломжтой юу? Тэд яаж бүгд идэх загастай болсон бэ? За ингээд цаг явж эхэллээ. Таавар 2 дараах 3 хүний аль нь худлаа ярьж байна вэ? За ингээд цаг явж эхэллээ. Таавар 3 хин ганцаараа амьдардаггүй вэ? За ингээд цаг явж эхэллээ. Таавар 4 цагдаагийн ажилтан яагаад гэрээсээ гарч явах үед нь хулгай сэжиглэн баривчилсан бэ? За ингээд цаг явж эхэллээ. Таавар 5 бусдаасаа ялгаатай одыг олоорой. За ингээд цаг явж эхэллээ. Таавар 6 зурагт хэдэн дөрвөлжин байна вэ? За ингээд цаг явж эхэллээ. Таавар 7 хэн нууц саятан бэ? За ингээд цаг явж эхэллээ.
5, 8. Зурагны алдааг холоорой. За ингээд цаг явж эхэллээ. Тавар 9. Та мангасууд амьдардаг маш гүн харанхуй нүхэнд унсан гэж төсөөл. Танд 3 ширхэг шид чингэн өнгөх бөгөөд нэг нь таныг томруулж, нэг нь далавчтай болгож, харин нэг нь үл үзэгдэгч болгоно. Та алийг нь сонгох вэ? За ингээд цаг явж эхэллээ. Тавар 10. Энэ эмэгтэйд $3 байв. Хэрв улаан алим $1, ногоон нь $2, цэнхэр нь $3 бол тэр аль алимыг худалдаж авсан бэ? За ингээд цаг явж эхэллээ. Тавар 11. Аль эмэгтэй нь суглаан тойтсон бэ? За ингээд цаг явж эхэллээ. Тавар 12. Нэг эмэгтэй 3 өөр бэлэг авсан боловч нэг нь таалагдаагүй. Аль нь вэ? Яагаад? За ингээд цаг явж эхэллээ. Танд баяр хүргэе. Та амжилттай дуусгаж чадлаа. Хэдэн тавар зөв хариулснаа сэтгэл эцэгдүүлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.